Өнөөдрийн хичээлээрээ 2025 оны AEB хөлбөрт орж ирсэн 9 дугаар дасгалыг хамтдаа ажиллацгаая. За 9 дугаар дасгал дээр бол Бэлтний тодорхойлсон орчин үеийн буюу аж үйлдвэрлэсэн нийгмийн шинжүүдэд хамаарахыг олоорой гэсэн байна. За Б баримт дээр бол орчин үеийн буюу аж үйлдвэрлэсэн нийгэм, уламжлалт буюу аж үйлдвэрчлэлтээс өмнөх үеийн нийгмийн шинжүүдийг хамаарай гэж байна. За тэгэхээр энд бол яг энэ дээр хөөгөгдөлтөө захирагдаад явна шүү. За энэ дээр бол хүснэгтэн дээр алдаа гарсан байна гэсэн үг. Иймэрхүү алдаанууд бол бас хүүхдүүдийг төөрөгдүүлдэг. За иймэрхүү алдаануудаас болоод хэрвээ оноогоо алдсан бол та бүхэн дараа нь боловсролын үнэлгээний төв рүү хүсэлт өгч болно гэсэн үг. За Бэлтон ерөнхийдөө уламжлалт нийгэм, орчин үеийн нийгэм гээд аж үйлдвэрлэсэн нийгэм хоёрыг гэж яг юугаар ялгаатай юм бэ гэдгийг бол дэвшүүлж өгсөн. За мөн дээрээс нь Буман Литард нар бол орчин үеийн дараах нийгэм гэж юу вэ? 1970-аад оноос хойших нийгэм ер нь яаж өөрчлөгдсөн бэ гэдэг талаар бол харьцуулсан хүснэг тэнд байх нэ гэсэн. За багш нь бол 5 айлсавын хүрээнд бол тус бүрдэн танилцуулна. За нэгт нь аж ахуй эдийн засаг, хоёрт нь нийтгэл үнэмшлийн тогтолцоо, гуравт нь улс төрийн бүтэц, дөрөвт нь хувийн хүсэл зориг, тавт нь хүний амьдралын үйл ажиллагаа гэдэг. За нэгт нь аж ахуй эрхлэлт нь ямар байсан юм бэ гэж байгаа. За уламжлалт нийгэмд бол газар тариалангийн аж ахуй болон түүнээс өмнөх хэлбэрийн аж ахуйтай байсан. За орчин үеийн нийгэм гэдэг маань 18 дугаар зууны 1750-ад оноос гэсэн үг. Аж үйлдвэр эдийн засгийн гол талбар болсон гэсэн үг. Ялгаа нь энд яхан тий. За орчин үеийн дараах нийгэмд бол аж үйлдвэр эдийн засгийн гол салбар хэвээрх байгаа хэдий ч нэг ижил бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэх гэхээсээ хүмүүсийн амьдралын хэв маягаас хамаарсан олон төрөл хэв маягийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болсон гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол энэ чинь нэг төрлийн хувцсыг маш олон тоогоор үйлдвэрлээд тэндээс нь хүмүүс авдаг байсан бол одоо энд бол хүний хэсэл сонирхолтод тулгуурлаад ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг олон хувилбарын янзаар үйлдвэрлэдэг болсон байна гэсэн үг. За хоёрт нь итгэл үнэмшлийн тогтолцоо бол уламжлалт нийгэмд бол шашин эсвэл домгийн итгэл үнэмшил байсан бол орчин үеийн нийгэмд бол шинжлэх ухааны итгэл үнэмшил байсан. Харин орчин үеийн дараах нийгэмд бол шинжлэх ухааныг туйлшлан дээдлэх хандлага ирчээ алдаж нэг арга зам хандлагаар мэдлэг бүтээх гэхээсээ ялгаатай хандлага арга зүй хүлээн зөвшөөрөх болсон гэсэн үг. За олон төрлийн олон талаас нь юмыг шинжлэх ухааны үндэслэлээр тайлбарладаг болсон гэсэн үг. За гуравт нь улс төрийн бүтэц. За уламжлалт төрийн бүтэцтэй хаан засаглалтай байсан бол орчин үеийн нийгэмд бол бүгд найрамдах засаглал руу шилжсэн. За харин орчин үеийн дараах нийгэмд бол улс төрийн хүрээнд бол ерөнхийдөө зүүнний чиглэлийн бодлогыг засгийн газрууд бол илүү барьдаг болсон гэсэн үг. За энэ зүүнний чиглэл гэдэг маань юу хэлж байна гэвэл улс төрийн хүрээнд нийгмийн асуудал доод эмзэг бүлгийнхэнд илүү анхаарлаа хандуул туслан дэмжлэг халамж үйлчилгээнүүдийг бол өгдөг болсон гэсэн үг. За дөрөвт нь бол хувийн хүсэл сонирхол гэж байгаа. За хувийн хүсэл сонирхол бол уламжлалт нийгэмд бол өөрийнхөө гэхээс илүүтэй нийгэм хамт олон гэр бүлийн хүрээнд байсан. За харин орчин үеийн нийгэмд бол нийгэм хамт олонны зарчимд нийцүүлэх гэхээсээ өөрийн хүсэл сонирхлыг хэрэгжүүлэхийг эрхмэлдэг болсон. Гэхдээ бол орчин үеийн дараах нийгэмд бол нэн тэргүүн тавих болсон гэсэн үг. Энд бол эрхмэлдэг буюу ирмэлзэл гарч ирж байгаа бол энд бол нэгт өөрийнхөө эрх ашиг бол тавьдаг болсон гэсэн үг. За тавт нь хүний амьдралын үйл ажиллагаа бол уламжлалт нийгэмд өрх гэр бүлийн хүрээнд байсан. За орчин үеийн нийгэмд бол өрх гэр бүлийн хүрээнээс гадна нийтийн байгууллагын хүрээнд олон янзын үүрэг хүлээж олон талт харилцаа бүхий болсон гэсэн үг. За харин орчин үеийн дараах нийгэмд бол гэр бүл гэрлэлтийн харьцаа өөрчлөгдөж, гэрлэлтийн нас хойшилсон, ганц биеэр амьдрах, ижил хүснтэй гэрлэх зэрэг гэрлэлтийн олон янз хуульрууд бол хүлээн зөвшөөрөгдөх болсон бөгөөд гэр бүлийн нийтлэг үнэт зүйлс нийтлэг зарчим гэхээсээ хувь хүний сонирхлыг энэ тэргүүнд тавих хандлага өсөж байна гэж үзсэн байх нэ гэсэн үг. За тэгэхээр энэ бол уламжлалт нийгэм, орчин үеийн нийгэм бол Бэлтний ангилал байх нь, орчин үеийн дараах нийгэм бол Буман Литард нарын ангилал байх нэ гэсэн үг. За тэгээ цаг хугацааны хувьд бол энэ 1750-ад он хүртэл, энэ 1750-аас 1970 он хүртэл, энэ 1970 оноос хойшоо байх нэ гэсэн үг. За дасгалаа харцгаая. За орчин үеийн аж үйлдвэрлэсэн нийгмийн шинжүүдэд хамаарахыг олоорой гэж байна. За хувийн хүсэл зориг гэхээсээ нийгэм хамт олонны зарчимд нийцүүлэн хувь хүн амьдардаг болсон гэж байна. Орчин үеийн нийгэм буюу аж үйлдвэрлэсэн нийгэм. За энэ болохоор аж үйлдвэрлэлтийн дараах нийгэм байна. Аж үйлдвэрийн эдийн засгийн гол талбар нь байна. Мөн шинжлэх ухаанд хэрэгүүлэх үүрэгтэй байна. За энэ бол юу байна? Аж үйлдвэрлэсэн нийгэм байна. За хүний амьдралын үйл ажиллагааны гол талбар нь өрх гэр бүлийн хүрээ байна. Уламжлалт нийгэм олон нийтийн байгууллагын хүрээнд олон янз бүрийн хүлээж олон талт харилцаа бүхий байна. Аж үйлдвэрлэсэн нийгэм. За тэгэхээр хоёр төрөв болж байна. За уламжлалт төрийн бүтэцтэй бөгөөд уламжлалт нийгэм байх нэ. За зөв хариулт нь Е байсан байх нь. За B дээр болохоор уламжлалт буюу аж үйлдвэрлэлтээс өмнөх үеийн нийгэм гэж байгаа. За шинжлэх ухааны итгэл үнэмшлийн тогтолцоо тэргүүлэх үүрэгтэй. За энэ бол аж үйлдвэрлэсэн нийгэм. Хувийн хүсэл зориг гэхээсээ нийгэм хамт олонны зарчимд нийцүүлэн хувь хүн амьдардаг аж үйлдвэрлэсэн нийгэм. Хүний амьдралын үйл ажиллагааны гол талбар нь өрх гэр бүлийн хүрээ байна. Уламжлалт
нийгэм хамт олонны зарчим нийцүүлэх гэхээсээ хувийн хүсэл зоригийг хэрэгжүүлэхийг эрхэмлдэг аж үйлдвэрлэсэн нийгэм. За олон нийтийн байгууллага хүрээнд олон янзын үүрэг хүлээж олон талт харилцаа бүхий байна гэж байна. Тэгэхээр энэ чинь аж үйлдвэрлэсэн нийгэм. За тэгэхээр 2, 3-тай буюу D вариант байх нэ гэсэн үг. За тэгээд цахим сонирхож байгаа бол багшийнхаа Facebook хаяг руу чат бичээд мэдээлэл аваарай. Амжилт хүсье. Ерөнхий шалгалтанд нь.